Арилжаачны хувьар таны нэн тэргүүний зорилго бол тогтмол тууштайгаар татаа авалт хийх байгаа гэж танд би өмнө сануулсан. Гэхдээ тогтмол тууштай татаа авалт буюу тогтмол үр дүн гаргахын тулд процесс буюу гүйцэтгэл хэрэгжүүлж гисэн тууштайгаар тогтмолтойгоор байх ёстой. За тэгэхээр юу тууштай байхад хамгийн хялбар байлгадаг вэ гэхээр ашиглахад хялбар систем буюу тогтолцоо маань таны тэр тууштай хэрэгжүүл, тогтвортой хэрэгжүүлэлт гүйцэтгэлийн гол цөм нь болж өгдөг байгаа. За тэгэхээр ашиглахад хялбар арилжааны системийг хэрхэн бүтээдэг вэ гэхээр та нэгт сурсан бүх оролт гаралтын тактикууд, систем, тэгээ шинжилгээний арга барилуудаа за яг ийм би сурсан гэд бүгдийг нэг хэсэгт оруулна гэсэн үг. Энэ яг л нэг тийм юулүр гэсэн үг байхгүй юу? Шүүлтүр. За тэгэхээр та бүх сурсан зүйлсүүдээ нэг хэсэгтээ ингээд бичиж аваад тэмдэглээд магадгүй 6 7 хуудасуулж магадгүй. Гэхдээ арилжааны систем маань ганцхан хуудас болох ёстой. Маш цөөн үгээр, маш ойлгомжтой та шууд яг тэр өгүүлбэр болгоныг те 4-5 өгүүлбэрт үгд оруулсан өгүүлбэр болгоныг уншаад за тэгээд тэрнийгээ хэрэгжүүлээд шууд харахад маркет дээр шууд харахад таны даалт ухамсарт шууд тогтдог тийм маш цөөн үгээр тогтвортой тэр арилжааны системийг байгуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хоёр дахь юм бол хамгийн ойлгомжтой хүчтэй нөхцлүүдийг шигшиж үлдээх байгаа. За тэгэхээр яг өмнө нь дурдсанчлан за daily дээр би яг ийм л нөхцлүүдийг харна. 4 цаг дээр би яг ийм л нөхцлүүдийг харна. 1 цаг дээр ийм нөхцлүүдийг харна. 15 минут 5 минут гэх мэтчлэн тий. За яг ийм нөхцлүүдийг яг тав тодорхой болгоод өгчөнгүүд таны даалт ухамсар цаанаасаа л яг тийм арилжааны нөхцлүүдэд чартаас олж хардаг болчдгоо гэсэн үг. За тэгэхээр яг тэр тогтоосон тэр арилжааны төлөвлөгөөнүүдийн нөхцлүүдээ та яг хамгийн за би яг ийм 3 4 нөхцлүүдийг харна да тий. Тэрэнд дагуулхдаа, тэрэнд сөргүүлэхдээ яг ийм нөхцлүүдийг харуулна да гэдэг нөхцлүүдээ шүүлтүрдэд аваад өгчөнгүүд дараа нь та арилжааны системээ тест хийхэд, back test хийхэд, forward test хийхэд илүү амар болоод өгчнө гэсэн үг. За тэгэхээр эндээс бас нэг дурдах ёстой зүйл нь маш бага үгээр цөөхөн байлгаарай. Арилжаачдын арилжааны систем төлөвлөгөө дүрмжүүлэлт гэхээр 5 6 хуудас бүр маш олон үгнүүд байгаад байдаг. Бидний тарих тийм олон үгийг боловсруулах, тэр үед яг төсөөлөл бий болгох. За тэгээд тэрнийг яг дүрмжүүлэх, хэрэгжүүлэх дээр бүр маш хэцүү болгочдөг учраас маш бага үгээр цөөхөн үгээр та арилжааны төлөвлөгөөгөө бүтээх хэрэгтэй гэсэн үг байгаа. За тэгээд хамгийн сүүлд би танд одоо харуулж ирсэн шиг хяналтын дүрмжүүлэлтээ за одоо 1 тийм байна, 2 тийм байна, 3 тийм байна, 4 тийм байна гэдэг яг ийм дараа нь ийм үйлдэл хийнэ гэдгийг та тодорхойлоод өгснөр яг л мэрэгжлийн хуульч, мэрэгжлийн инженер, мэрэгжлийн мэс засалч, мэрэгжлийн нисгэгчид яаж ажиллаа хийдэг те тэдгээр хүмүүс ямар сэтгэл хөдлөхгүйгээр бүх ажлын тест дараалал бүхий ажлын дараалалаар хийгээд тогтмол үр дүн гаргадаг, өвчтнөө үед гэдэг амжилттай барилгаа байгууламжаа байрж дуусгадаг, амжилттайгаар магадгүй шүүх хуралдаа ялдаг те мэрэгжлийн мэсэлчд гэх юм бол бүр ямар ч сэтгэл хөдлөхгүйгээр тэр хүмүүс хэдий цус харж байсан ч гэсэн хэдий маш хэцүү байсан ч гэсэн тэдгээр хүмүүс ажиллагааны дүрмтэй яг дараалттай учраас тэр хүмүүс ямар сэтгэл хөдлөхгүйгээр амжилттайгаар тэр тууштай тогтмол хэрэгжүүлэлтэн дээрээ төвлөрөөд үр дүнтэй ажиллаа дуусгадаг байгаа. За тэгэхээр гол зорилго бол сэтгэл хөдлөлгүй арилжаа хийх байх нь за тэгээд тууштай дагахад арилжааны таатай дүрмээр ойлгомжтой арилжааны орчингоо бий болгох хэрэгтэй. За тэгээд тэр орчингоо мэдээж би яг танд одоо сая үзүүлсэн шиг арилжааны төлөвлөгөөгөө Google Sheet дээр зохиочно. За тэгээд магадгүй би таныг яг энэ сургалтынхаа одоо энэ доор descriptions дээр арилжааны төлөвлөгөөгөө эндээс хуулбарлаж аваарай гэдэг яг тэр хуулбар хийх линкийг тавьчихна. За тэгээд хуулбарлаж авснараа та өөрийнхөө арилжааны дүрмжүүлэлт төлөвлөгөөн дэр за ийм нөхцлүүдийг чек хийгээд те хянан батлах хуудастайгаар та арилжаанд оролцсноо. За ийм нөхцлүүдээр арилжаанаасаа бас гарна гэдгээр та өөрийнхөө дүрмжүүлэлтийг хийцэн болвол тэгээд хэдүүлээ арилжааны сэтгэлзүүдээрээ төвлөрөөд сэтгэлзүүгээс гадна арилжааны эрсдлийн менежмент протоколтой болчих юм бол ингээл арилжааны бидний төгс төлөвлөгөө бүрдчихлээ гэсэн үг юм байна. За тэгэхээр арилжааны төлөвлөгөө бүтээх гэдэг нь ийм амархан байна.